За налах дүүргийн эрүүл мэндийн төвд үндсэндээ халдварт менингит буюу менингококцемия гэж нэрлэдэг. За энэ тохиолдолд бол нэг батлагдлаа. За тийм учраас өглөө бол эмнэлзүүн шинж тэмдгээр нь бол шууд хүлээж аваад эмчилгээнд бол оруулсан. За яг энэ чиглэлээр одоо эрүүл мэндийн сайдын 2008 оны 38 тод байдаг хаа тий 37 тод шалгахаан дагуу бол хэвлэл шууд одоо мэдээллийг бол халдвар төвчин судлалын үндэсний төв нийслэлийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийн яамар бол мэдээллүүдийг бол өгч ажилласан байгаа. За тэгээд эргээд дээрэс нь бол эрүүл мэндийн төвөөс бол зохион байгуулалтыг одоо хийж нандалтын багийг бол гаргаад ойрын болон холын хавьтлуудыг бол судлах ийм үйл ажиллагаануудыг бол хийсэн. За яг өнөөдрийн байдлаар бол батлагдсан тохиолдол бол нэг байгаа. За одоо хэвлэл мэдээлэлээр бол 3 өдөр гэж яригдж байгаа. Тийм бол байхгүй. За уг хүүхэд маань бол сая одоо ерөнхий менежерийн мэдээлсэний дагуу цэцэрлэгт явдаг ийм хүүхэд байгаа. За хүүхэд маань бол үндсэндээ 28-ны шөнө бол халуурч хонсон. За ээж нь бол одоо халуун буруулах эмчилгээнүүдийг бол хийгээд за өглөө босоод үзэхэд бол биеэр туралт гарсан байсан учраас шууд өрхийн эрүүл мэндийн төвдөр бол аваачиж үзүүлээд өрхийн эрүүл мэндийн төвөөсөө бол шууд манайх руу ирээд эмчилгээнд бол орсон байгаа. За энэ мэдээллүүдийн дагуугаар бол эрүүл мэндийн яамнаас бол бас тодорхой хэмжээгээр арга хэмжээ ололоод авч халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах тасаг за мөн түнчлэн халдвар тандалтын хэсэг мөн маадар одоо өчигдөр лабораторийн одоо эрхлэгч одгэрэл гэх мэтэр нийтдээ халдвар төвчин судлалын үндэсний 5 эмч одоо ажилтны бүрэлдэхүүн бол ажилласан. За манай эмчнэр бол бас багт бол хуваагдаад ингээд ажилласан байгаа. За хамгийн түрүүнд бид юу хийсэн бэ гэхээр өчтнөө одоо эмчлээс хүлээж аваад эмчилгээнд бол оруулаад шинжилгээнүүдийг бол батлах шаардлага гарсан. 17 цагт бол шинжилгээ батлагдаж бол гарч ирсэн. За тэгээд тандалт бол хийгдсэн байгаа. Тандалтаар үндсэндээ хүүхэд маань цэцэрлэгт явж байсан учраас тухайн цэцэрлэгийн ангийг бол одоо бүх эцэгчүүдийг нь цуглуулад эргээгээд хүүхдүүдэд бол шинжилгээнүүдийг одоо үзлэгийг бол хийсэн. За тэндээс чигтээ тохиолдол бол 2 гэж бид нар зөвхөн эмнэлзэн үзлэгээр бол тодорхойлсон учраас хоёр хүүхдээр бол шинжилгээ авсан байгаа. За мөн ам бол 8 байгаа. Тийм учраас тэр одоо бусад бүх гэр бүлийн гишүүдийг бол судалж үзээд за өнөөдрийн байдлаар бол нийтдээ халдвар төвчин судлалын үндэсний төв рүү бол үүсгэж тодорхойлох 6 шинжилгээ бол явуулсан. Өнөө өглөөний байдлаар шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарсан учраас бол одоо тусгаарлалтанд байгаа нийт 6 хүнээ бол гаргахаар одоо бид нар шийдээд зөвлөгөөнүүд өгөөд бол байж байна. За хүүхдийн биеийн байдал бол маш хүнд байгаа. Үнэхээр за энэ нь одоо угаасаа эрэхтэй бол 4-5 см хэмжээний одоо тийм өвцөн толботой туралттай машиндар халуунтай юм хүүхд ирсэн. Хордлого ихтэй. За тэгээ шинжэнгөө бол одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн сэхэн амьдруулах эрчим тэмчилгээний тасгийн эмч, угнаа эмчтэй болон манай одоо мэрэгжлийн эмчнэр бол зөвлөгөө өгч одоо хамтдаа бол эмчилгээг хийж болохсон. Одоогийн байдлаар бол хүүхдийн бие бодол хүн дээр байна. Гэхдээ яг зүгээр нэмэлтээр бол туралт гараагүй. Ийм тохиолдлоор бол бид нар байж байна.